За энэ өдрийн 4 дахь дуулаан Батсаахны Баточор Ширэнбэлийн One Team клубын дамжчин. За Монгол улсын Road to One шоуны финалист залуу 4-1 гэсэн рекордтой. За яг л лидерэн дээр яваа гой залуулаа. За Кыргызстан улсын тамирчин Семик Хөхөлнгас. Семикийн рекорд бол 5-2 бас их гоё байлаа шүү дээ, тий. Тэгээ Brave тоглолцсон, UA Warrior тоглолцсон, тий. Бас дажгүй гоё чанга холбоодуудаар тоглоод явцсан залуу байлаа. За Баточор бол 2 талтай өрдөг. За сүүл Баточрын хийсэн тулаан One Series дээр хийсэн баг. Тий, Таиланд. Тий, Таиланд One Series дээр шилэн талаас. За саяны 100 гарах гоё очиж байна. За хөл цагаар орсон. За Гелатин татсандаа. Гелатин дагуурамд хөлтөнд орхон зөрүүлээд хүзүүгээр нь ургалаад одоо. За Семик бол графлингийн тамирчин. Гелатины байралтад нэлээд олон очоод үзсэн баг. Үнэхээр дагцсан хардаад байгаа бодоход. За юу сайн ороог юм шиг байна. Баруун сугыг сайн авчичихгүй байна. Өнөө нугалж өгвөл яг орчих гээд байна. За бацаа close guard руугаарсан. Семик бол графлингийн төрлөөр нэлээд их байралтад үзсэн. Жүжигчүгээ ягаан бүстэй. Дэлхийн тулааны спортын наадмын графлингийн медальтай залуу байлаа. Тэгэхээр одоо графлинг бол нэлээд сайн тоглодог. Графлинг нь бол нэлээд хөгжсөн залуу гэсэн. За Баточрын хувьд бол бас жигдхэн шүү дээ, тий. Тий, жигд. Барилт чинь босоо контрол сайн хийн, босоо талаантай. Ерөнхийдөө энэ тулааныг харж байгаад Баточр бол босоо тулаанаараа л давуур илэрхэх боломжтой, тий. Эхний баруун гарын тэр бол маш шивтэйхэ очсон шүү дээ, тий. За Киргиз бас л графлинг бол хөгжиж яваа орон, тий. Одоо нэлийн сайн хөгжсөн улсуудын нэг шүү дээ Киргиз бол, тий. Киргиз, Казахстан, Узбекистан аль нь графлинг гоё хөгжсөн. За тэр 100 гар эвгүй зөхөж орж байна да сая. Тэглээ энэ салхтай их боломжтой салж явахгүй бол ерөөдөө Баточр ингээ доор нь байгаад байгаа юм шиг боловч бас доорс нь довтлоод байгаа. EFC дээр болохоор болгож сүүлийнхаа ялтыг бол Семик болохоор EFC дээр авсан юм. Тэгээ UAR-аас бас нэг тоорлоо хийсэн зал. Ерөнхийдөө бол топ контрол хийгээд бас өвтөхийн тоглолт явж байна. Баточрын хувьд болохоор Гварда нэг за гарт явсан. Одоо нэг жигээ холдчихмаар байна тий. Одоо ташаан дээр жигээ л холдож хэрэгтэй. Ламбурж тий. За Кимура руу үзэж гараа алдчих. Мэдэрч ил та. Тийм ээ. Тэгээ Гварда бас задгаа болгоод дэше босгох хөлтлүүд хийх бол контрол хийгээд за маунтлж фастад маунтнер гараад ирсэн. 10 раунд дээр. Оо за шууд ирүүч өнөд өөрөө гурвалж авч байна. За гурвалжин болтод орсон. За 10 логтой triangle явсан. За гар бол одоохондоо аюулгүй. Болт одоо энэ Баточр бол 100 гартайгаа хорцсон учраас уул нь өөрийнхөө хүчтэй талтай. Баруул бариулж болохгүй гамаа. Тэр баруулыг хоошоо чийгээд. Тийм. Одоо өөрөө тойроод гарах хэрэгтэй. Тэр гарыг болгоомжтой. Хоёр гараа холбоол одоо жоохон шахаж цаагаар. Зүүн рүү тойроо зүүлөө давуулаад авчих юм бол хөл бол илбэхгүй хүрчээд холбогчоод байна шүү тий. Тий. За давсруулж болсон. Баруун тал руу хүлээд давуул гэдээ бас хажуулагч нь бол нилээд байна да. Баруун тал руу давуулж байна. За эргээд 3-д орсон бол төгчөөтэй тал руугаа даваад ирэхчүүл илүү задрах боломжтой дээ тий. Гэтэ ер нь илбэг байгаад байна шүү. Нэг зай нэг үржихгүй байгаад байна тий. Нилээд зайтай байгаад байна. Бас сайн нягтарч өгөхгүй байгаад байна. Тий. Хөлөө дөрвийн тошиг шахаж өгч орно. За энэ дээр тэр хөл төгцсөн хөл нь Баточрын 2 үлийн завсар орцсон. Энийг бол submission болгож бас ашиглаж болно. Гурвалжин төгцсөн хүн өөрийнх нь хөлд нөчж болно. Өөрөө хачаа. За бас уул нь хөлөрцсөн хоёр тамчин хоёулаа нойтмогоо болно гарах боломжтой. Баточр л одоо цаашаа иргэл гарч. За хичээл суглаа гаргаад ирлээ. За болж байна. За. Одоо Гелатин хэрэггүй шүү. Одоо өөрөө салах хэрэгтэй. Зүгээр салах хэрэгтэй. Босоо тоглох хэрэгтэй. За энэ хөнтрөө бас дайггүй
болж байна. За шийдсэн. тэгвэр давуулж. За санийх дээр ер нь Семик нэлээ хүч гаргаж шийдэж байгаа үеийн төсөл дээр тэгээд дасгалжуулагч нь хэлж лээ байгаа л үү. Тийм мотортой гомбохтой. Амарч байл гэж зөвлөж байна Батчирт. Тийм аа Нявц жигээ хамгаалцсан. Одоо эндээс цохилтол авч болохгүй гараа нь харж явах хэрэгтэй тий. Одоо Семик мэдж байгаа л да үеийн төгсгөл хэдэн цохилт юм тий. За ямар ч За, нэг эхний раунд. Гал гараа дууслаа эхний раунд. сайхан явлаа. Маш аюултай хүлээ гурван болохоос. Нуус аглаа бата гараад ирлээ. За Семик бол Кыргызстан улсын тамирчин Кайман тимд хариалагддаг. Өөрх нь одоо бэлтгэл хийдэг. 2000 оны залуу. Одоо Батчир энэ хоёр баг үеийн залууч. Үеийн залуучууд байна тий. 2002 оны. 2000 оны. Одоо энэ 25 настай залуу байна. Батчир бол нөгөө Монголд болсон яг One Championship-ийн шоунаас гарч ирсэн шүү дээ тий. За яг энэ triangle гэхдээ ер нь оруулах юм шиг их шийдэмэг авсан шүү тий. За triangle-ыг аваад хадвсан. Ер нь илэрчүүд сайхан зайтай байгаад байсан юм байна. Тийм байна. Тий. Хөл нэлээ огт байна. За раунд 2 эхлэхэд бэлэн боллоо. За 2 дугаар үе эхэлсэн. Хоёр тамирчны тулаан 5 минутаар 3 үе явна. Батчрууд ерөөдөө зайгаа бариад хөлдөө алдахгүй зайнаас гоё. Батчрын калп кикүүд болд ирсэн. Зүүн гар ер нь араас очил онцох гээд шүү. Их гоё мэдэрч байна. Өнгөн доогоор явж байгаа л анхаарлыг ер нь доош нь хөл рүү нүгж байгаа тээгүүд болцсон дэр. Тийм ээ. Шууд дөрв мөчөө салгах шаардлага байхгүй те. Одоо Семикээс байралтаа л зайгаа л авах хэрэгтэй. Тийм. Кимура барьцтай эргүүлсэн. За Дээрээ барьцтайгаа зууралтаад үлдэхсэн юм да. бас их уян юм байна Семик. Уян юм байна. Тий. Сая тэгээд бас хатуурсангүй. Яг бие шидэд урдаас нь өргөжтэй. Би сурталт дагаад омж штэ. Залуу гэхэд бас нэлээд барилдаас орцсон юм байна штэ. Сая бол хатуур бол унчаар өссөн штэ. Тий. Раундын эхэнд ийм барилт орно гэдэг юм ерөөхдөө. Тий. Аюултай ядарн их ажиллана, цогцолтууд их алдсан. Тийм учраас айл болох бушуухан энэ байрлалаас гараад босороо шилжсэн дэр тий. Тийм батарсаа ойлгохгүй. Яг ингээд За ингэж нургуу хүл авч байсан сая. За дахиад back controlтэй body triangle-тэй. Back control, body triangle ба. За ядарсан үед бол энэ амьсгалах маш хэцүү. За 90 доогоор орж ш шүү. За тэрийг сөхөж гарах хэрэгтэй. За Семик бол ерөөхдөө барилдаанаас суурлал. Ер нь бол Семикийн одоо яг боловсруулсан төлөвлөгөө бол одоогийн байдлаар бол 100% ажиллаа явж штэ тий. Тий, харагдаж байна угаасаа. За доктор хөл төгчцэн. За ингээд дээр нь гараад өөрийг нь ядраагаал ажиллаад явах нь Семикт өөрт нь ашигтай улаан болгоны тамирчинд бол хөх болгоны тамирчинд. Одоо л ерөнхийдөө body triangle байхгүй болсон задарсан байгаад байна шүү дээ. Тэр тэгээд зүүн хөлийн хүүк сая сайн болцсон учраас Семик дээр үлдчихлээ шүү дээ саяны үлдсэн дээр. За энэ тохог тэгж их олон авч болохгүй. Доош харж болохгүй. Хагас иргмээр байсан даа сая. За одоо ингээд хилүүлнэ. За одоо давж унж болохгүй. Одоо яг нэг хоёр хүлэн завсар дотор нь хэрэгэдэх хэрэгтэй. За өнгөрсөн яг Бат итгэлийн план дээр гарсан body triangle яг дахиад яг адилхан юм чинь да. дахиад аваатгсан байна. За энэ гарыг холбуулж болохгүй. Энэ гарыг холбуулвал энэ барилтын өргөд бяртай харагдаж байна тий. Холбоол татуул заавал боох албагүй хүзүүнд өчч болно, ирүүнд хөсч болно тий. Аль нэг гараа сит бэлт болгомоор юм. Тэгэхгүй хоёр гар хоёулаа дээгүүр болохоор чөлөөтэй давтлаад байна л да body triangle. Тэгээ аль нэг нь боох цохох гэдэг юм орлогод яваад байгаа учраас. Одоо эндээс эсвэл гараа хатгаал аль болохтой шүү мостлоод хүнийхээ ирүүнд ороос. Бришлээ бүр цээч рүү наваарч чи өргүүл бүр болж байна Тий. тий. Болгохооргүй шахахаар хэрэгтэй ш тааш. Тий. Бихэ байрлал өргөдө боох төвшөнд нь авчихгүй хэрэгтэй юм тий. Тий. Семик руугаас боохол зоригтой л хоёр гартаа ээлжлээл. За энэ яваад байна л да. За эндээс одоо солих боломж байна штэ. дахиад
За нэг хатлаа ташаан дээр. Контрол. За ер нь бол бүтэн контролтой тоглоод байна шүү. Одоо энэ зөв үлийг бол сугдаж тайруулсан. үлийн улаар жичмэр их. Одоо бол энэ бол ер нь байж болох муу байрлал шүү дээ. Чигээ толтмоор байна. За шүүгч тулааны тусаасаа. За нэг дор хариу үйлдэлгүйгээр маш олон цохилтыг л явлаа гэж үзэх шиг боллоо. Сулейман тэгээд туршлагч тэмцээнээс зогсоочлоо. Шүүгч бол нэлээд туршлагатай шүүгч байгаа шүү дээ, тий. За Симик ер нь нэлээ хэлээс нэлээ мууцсан шүү, тий. Өөрөө бас ажилласаар гад мөлөө ядарсан байна шүү дээ. Сая төгсгөлийг шүүгч хэлсэн байна шүү дээ. Шүүгчийн дохиог сонсоод бол Симик шууд ажиллаад хэлсэн байна. За ингээд ямар ч байсан сайхан төлөө үзүүлээ. Картууд бол үнэхээр чанга гарч байна. Махмедов Симик бол бас яг л гарч иж байгаа. Үнэхээр гоё планч байна. Зөвхөн рекордоо их гоё рекордоо боллоо. 7-2 боллоо. Уралдаан сайтай. Ажтгаас сайтай, контрол сайтай дамжиж байна лээ. За ингээд дивжээний шүүгчтэй. Дивжээний хөтлөгчтэй та бүхнийг үлдээе гэж. Knockout. Blue corner, Semik Makhmedov, representing Kyrgyzstan. Бүх булангаас Кыргызстан улсын тамирчин Semik Makhmedov. За бүгдээрээ technical knockout-аар ялсан Кыргызстан улсын тамирчин Semik Makhmedov сайхан алга дашил бэлэглэдэг хөө. За баяр хүргэе та аниалтынхаа сэтгэлээ хуваалцаач. Поздравляю вас и ваши впечатления о вашей победе в этом бою. Ассаламу алейкум, Монголия! Всем спасибо за то, что вы поддерживаете. Спасибо моей команде, моему тренеру. А для того... Энд хүрэлцэн ирсэн бүх үзэгчтэй болон өнөөдөр холбог тулааныг дэмждэг та бүхэндээ бүгдэнд нь талархлаа илэрхийлье. Мөн намайг энэ тэмцээнд оролцуулж байгаа багийн гишүүдтэй болон дасгалжуулагчтай маш их баярлалаа гэж хэлмээр байна. Ассаламу алейкум, алга Кыргызстан! Баяр хүргэе.